Төвийн бүс нутаг бол Монгол улсын эдийн засаг нийгмийн гол түшиц бүс нутаг наа. Тийм учраас бид бүхэн энэ Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хангах нийгэм соёлын салбаруудын үйлчилгээний хүртээн чанарыг ахиулах чиглэлээр бусад бүсүүдэн манлайлан ажиллаж улс орныхон хөгжилд илүүтэй ахиц үр дүн авчрах үйл ажиллагаанд тодорхой хувь нэмрээ оруулах учиртай. 2026 онд Төвийн бүс нутгийнхаа хөгжлийг хангах олон бодлогын зорилтууд хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэхээр Монгол улсын төрөөс бодлогоон чиглүүлэн ажиллаж байна. Төвийн бүс нутагт энэ мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл, боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хослолыг хангах замаар ажлын байрыг ахиу бий болгох, энэ салбараас гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, үүгээрээ дамжуулж иргэдийнхээ хүнсний хангамж аюулгүй байдал, цагаан алт хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэхэд бид илүү ихийг хийж бүтээх учиртай. Мөн Төвийн бүс нутаг бол эрчим хүчний гол бүс нутаг байх ёстой. Байгалийн өгөгдлөөрөө эрчим хүчний үйлдвэрлэлийн түүхий дээр түшиглсэн ийм гол бүс нутаг. Дээр нь хөгжлийг тэтгэсэн дэд бүтцийн салбарынхаа ажлуудыг урагшлуулнаа. Батсүмбрээс Түнхэл, Цээлээс Орхон туул хүрэх авто замын ажлыг эх онд илүү эрчимтэй явуулж, Төвийн бүс нутгийг тойрсон хөгжлийн колцоо авто замыг бий болгосноор энэ бүс нутаг нийслэлийн бүс нутагтай интеграцчлах ийм том өргөн боломжийг бүрдүүлж өгж байгаамаа. Дээр нь Төвийн бүс нутагт эрүүл мэндийн 3 дахь шатлалын том эмнэлгийг байгуулах замаар энэ бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжин хамгаалах, эрт илрүүлэг оншилгоог сайжруулах арга хэмжээг мөн авч хэрэгжүүлнэ. Та бүхэн маань энэ гарч буй 2026 онд бийсэн нэрвэл өрх гэртэн нас жаргал дүүрэн сайхан байхын ёроолыг өргөн дэвшүүлье. Шинэ оноон сайхан тэмдэглэж сайхан баярлаарай.